Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгжим байна да гэж бодоод гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Шинүүдийг хараад гараа. Сайн байцгаана уу? Алтан гэрэл овогтой Эрдэнэ од байна. Би Орхон аймгийн Баян өндөр сумын 20 дугаар сургуулийн 12-ийн А ангид суралцдаг. Би сургуулаараа маш их бахархдаг. Учир нь манай сургуульд тусгай хэрэгцээтэй хүүхдүүд зориулсан анги танхимтай бөгөөд бүх хүүхэд тэгш хүртээмжтэй сурах боломжтой учраас энэ сургалтаа бахархдаг. Өчтөр нөгөө босрлын газраас Япон явуулах 2 сурагчийн нэрийг тодруулж өг гэсэн. Тэрний тодорхойлолтуудыг нь авсан уу? За хугацаанд 4 хүүхдийн материал ирсэн. За тэгээд энэ нөгөө сууг эрдэнэ чинь болохоор нөгөө хүүхдийн оролцооны байгууллагын сурагч те нөгөө сэтгэл зүйн клубт явдаг сурагч байна те. За цэцэг дээр чинь нөгөө ном сум харавдаг. Энд чинь айгүй үндэсний бас спортоор айгүй сайн хичээлдэг нөгөө охин байгаа те. Анар зэя чинь оролцооны байгууллагын тийм оролцооны манай өсвөрөөс ирэх мандалагч сурагч шүү дээ тий. За энэ анар зэя бас айгүй гайгүй бас сайн идэвхтэй сурагчд манаас материал явуулсан ба шүү дээ тий. Оюун эрдэнэ шүү дээ. Оюун эрдэнэ ч одоо нөгөө бүжгээр одоо энэ чинь маш олон амжилтуудтай тий. Тийм Star Shining бүжгийн клубыг зөвшөөрсөн. За тэгвэл энэ хугацаанд материал өгсөн энэ хүүхдүүд дотроос бол хоёрын цахилгаан дэрэл зөвлөлөөр хилцээд тэгээд тодруулчих. захирал тэрэгцэр болсон байвал гоё доо. Харин тийм ээ тэрийг орж ирж мэдэн. За гурлаа гээ sorry. За ороор. Өглөөний минь сайхан амсноо. За манай Эрдэнэ од нөгөө багштайгаа ярьсан асуудлаар явж байна уу? Харин тийм бид гурав. За. Дээр л орж ирлээ. Нөгөө баяр жаргалынхаа асуудлаар тий уулзсан, судалсан. Тэр хүүхд хамгааллын багаас ер нь бол хүүхдүүд хамгаалах зардал байдаг. Гэхдээ бол журмынхаа хүрээнд яг тэрэгцэр авч өгөхөд бол боломжгүй мэлээ. Одоо хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь тодорхойлоод тэр ээж аавд нь хандаад бичиг баримтыг нь цуглуулад хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсэд хандах юм бол тэрэгцрийн асуудал бол халамжийн гэлцээс бол шийдэгдэх боломжтой юм л. Тэгэхээр баяр жаргалынхаа аав ээжтэй яриад тодорхойлолтыг аваад нөгөө одоо бэрхшээлтийг нь тодорхойлсон тодорхойлолт тэгээд бичиг баримтыг нь тэгээд аав ээжийнх нь бас төлөөллийг ч юм уу дагуулад халамж үйлчилгээний хэлцэд хандах юм бол бүрэн шийдэгдэх боломжтой гэж ингэж хэлсэн. Тэгээд 9977 та хоёр тэмдэглээд авчих. За энэ ямар тэгээд ганц яг хөдөлмөр халамж үйлчилгээний хэлцээ мэрэгчлээ. Тэгээд ямар нэгэн бэрхшээл тохиолдох юм бол та бүхэн багштай бас эргээд хандаарай заяа. Тэгээд бас сургуулийнхаа энэ бэрхшээлтэй хүүхдүүдийг бас ойлгож тэдгээрдээ тусалж байгаа та бүхнээрээ багш нь бахархаж байгаа шүү. Тэгээд баяр жаргалтай болоо дахиад одоо дүүнэртээ бас ингээд үлгэр дуурайл үзүүлээд энэ ажлаа үргэлжлүүлээд хийгээрэй заяа. За амжилт хүсье. За баярлалаа гэж. За баяртай. Манай эмээ өөрөө амар шаардлага тавьдаг. Ээж чинь ч гэсэн айгүй онц сурдаг байсан. Тэгэхээр миний хүү хичээж хагаад өөрөө мундаг сургууль сурна шүү гэд. Ангийн хүүхдүүд ингээд чи ингээд хичээлээ амар хичээж хийдэг л болохоос биш яг ингээд бид нар ч гэсэн хийвэл яг чам шиг болж чадна штэ гэдэг үг айгүй шар малтдаг байхгүй юу. Ээжтэй өнгөрүүлсэн дурсамжээр ээж бол яг намайг 1-р анги яг төгсөх одоо өсгөлийн баяр болдог тоо. Яг өсгөлийн баярын дараахан өнгөрч ирсэн байхгүй юу. Тэгээд өсгөлийн баяраар ирж чадаагүйгээд надаас уушлт гойжсэний айгүй сайн сантыг. Одоо хамгийн тод дурсамж гэх юм бол яг 5 насны төрсөн өдөр ээжийн төрсөн дөө манай ихч. Тэгээд ээжтэй зүрүүр орж Билоид слав л ээжсэн амар сандаг. Ээж яг ингээд өнгөрөхийнхөө өмнө надад хэлжсэн байхгүй юм.
Миний хүү ингээд ээж нь ингээд өнгөрлөөж гисэн одоо бити сэтгэл санаагаар унжи ээж нь чиний ойлгох шалтгаан баймааргүй нэ гэж хэлжсэн. Тэгээ ямар нэгэн зовх маах юм болохоор ер нь хичээгээд ойлгох байхыг хичээдэг. Намайг бага настай 2 настай хахад нөгөө үлдээгээд гадаад руу явж аав ээж хоёр ажиллаж байсан байхгүй юу. Тэр хугацаанд нөгөө надад зориулж өдрийн тэмдэглэл бичсэн байдаг. Ер нь зүүдэлдэг гэхээсээ илүү бараг зүүдлэх нь ховор. Тэр тэмдэглэлийн төвтрийг ингээд хааныг гаргаж уншихаар дурсамж сэтрэх юм уу нэг бодож модоод одоо нэг зүүдэнд орох юм уу тийм байдаг. Багтаа айгу шар царайтай байсан. Зөөлөн гартай байсан. Тэгэл миний хүү яг эмч болохоор царайтай. Тэгээд эмч болоороо гэдэг гэсэн. Тэгэл ер нь эмч болно доо гэж бодоод явдаг гэсэн. Хим биологоор нэг хэсэг айгу сайн хийдэг гэсэн. Ахлага ингээд орж ирээд ингээд солигдсон. Тэгээд эмч болох уу эсвэл яг ингээд өөрийнхөө бодож байгаагаар явах уу гэд сайн бодож үтсэн. Ер нь нэлээд эргэлзүүлсэн. Тэгээд 11 хүртлээ бараг ингээд хим биолог сонгоцсон. хажуугаар нь явж исэн. Тэгээд яг 11-т ороо за яг ингээ өөрийнхөө хийх дуртай юмыг хий гэж бодоод хуйлж болъё гэж бодсон. Тэгээд хуйлж болох шалтгаан маань болохоор яг 9-р ангиас эхлэж мэтгэлзээнээр хичээлж эхэлсэн. Тэгээд яг маш олон нөгөө кейсэн дээр ажилладаг мэтгэлзээн өөрөө эрхийг хамгаалж чадаагүй маш өрөвдөлтөө юмнууд гараад одоо яг энийг яагаад ингээд үнэн шударгаар нь зөв шууд шийдэж болоогүй юм бол бусдад ингээд эрхийг хамгаалж нийгэмд ингээд аюулгүй байдал одоо үүсгэхийн тулд хуйлж болъё гэж шийдсэн. Тэгш бус байдал одоо нийгэмд илүү дэлгэрээд байгаа. Тэгээд ойр бүр ингээд гэмт хэрэгүүд гараад исэн мөртлөө шийдэгдэж өгөхгүй байгаа нь айгүй хэцүү. Тэгээд ойрдоо бүр уламд л ингээд хурдан сураад тиймэрхүү хэрэг дээр ажиллахын сан гэж ер нь бодож байгаа. Би бодохдоо манай сургууль зүгээр нэг хичээл заадаг газар биш, харин хүн бүрийг ойлгож, дэмжиж, хамтдаа хөгжих боломжийг олгодог дулаан орчин гэж боддог. Ялангуяа манай сургуулийн хамгийн онцлог нь тусгай хэрэгцээд хөгжиж зориулсан анги танхимтай, мөн тэрэгцэртэй сурагч саадгүй зорчих боломжтой шат, налуу зам зэрэг шийдэлийг бүрдүүлсэн хамгийн онцлог гэж боддог. Энэ бүхэн одоо хүн бүрт тэгш боломж олгож, хэнийг ч орхитуулахгүй гэсэн сайхан сэтгэлийн илэрхийлэл гэж би дотроо боддгоо. Сайн уу? Сайхан амарсан дөө. Сайхан амарсан. Та сайхан амарсан уу? Сайхан. За өнөөдөр хичээлд орно доо. За. Ийм сайхан орчны ачаар одоо манай баяр жаргал дүү маань манай сургуульд суралцахаар ирсэн. Тэр ингээд суралцаж шижиж ирсэн цагаас хойш ирээд удаагүй бүх хүмүүстэй найрсаг илдэг харилцаж хурдан тасч чадсан. Тэгээд үүнийг хараад би ч бас ингээд өөрийнхөө чадах хэмжээ түн туслахыг ингээд зорьсон. Тэгээд жижигхэн тусламжууд маань биднийг улам ойртуулж сайхан нөхөрлөлийг одоо эхлэл басан гэж би боддгоо дотроо. Яг түр баяртай байна дөө. Баяр жаргалын хувьд болохоор манай сургууль 9 сарын 1-нд шилжиж ирсэн энэ жил мэрэгжлийн багш Болор Туяа багшаас асуусан байхгүй юу? Энэ хүүхд ингээд яасан хүүхд вэ гэдгсэн чинь өөрийн нөгөө хувийн гэсэн тэрэгцэр байхгүй. Тэгээ манай ингээд тэрэгцрийг ашигладаг. Дээрээс нь манай сургууль нөгөө тусгай хэрэгцээд хүүхдүүд зориулсан болохоор энэ жил ингэж ирсэн юм аа гэдгсэн. Ингээд харах болгонд айгүй өөртөө ихтгэлтэй манай дүү болохоор ингээд сургуулийн бүхий л ажилчин багш нартай мэдлдэг. Тэгээ ингээд яг ингээ анх харсан чинь над руу амир инээж харж ирсэн байхгүй юу. Багш биднэрт хэлжсэн байхгүй. Ингээд хоолнд оруулах болон бие засахад хэцүү байдаг. Ингээд 12 дугаар ангийн хүүхдүүд туслаад өгөөрөөгээд тэгээ хамгийн анх нөгөө бие засуулахад нь ангийнхаа 2 бандтай орж туслаад тэгээд танилцчихсан баяр жаргалтай. Дараа өдөр нь таарсан байхгүй юу. Таага яагаад алга болчихоо? Тантаа би уулзмаар юм штэ. Тэгээ яг ингээ өрөөнд нь ороод ингээ ярилцсан чинь манай дүү айгу хүсэл тэмүүлэлтэй гэх юм уу? Яагаад ингээд нэг удаа тусалчаад алга болчихж байгаа юм гээд тэнгуут амар хөөргөн санагдаад яг ингээ байгаа хугацаанд ярилцаад ингээ нийгэмшүүлээд ингээ бусдаа яг ингээ ялгаагүй байдаг шүү гэдэг мэдрэмж төрүүлэхийн тулд тусалж ирсэн. Манай дүү болохоор нэг эцэнд байх хугацаанд нэг аав ээж хоёр нь харамстайгаар авто тосолд ороод тэгээд тэрнээсээ болоод нэг бүсэлхнээсээ доошоо хөл хэсэг нь хөлний саажилтаа төрсөн. Одоо л 10 настай. Тэгээд энэ хүртлээр сургууль сурч чадаагүй. Тэгсэн ч гэсэн одоо ингээд яг ингээд нэг жилийн хугацаанд ингээд бид нартай ингээд суралцаад гэсэн айгүй өөртөө сэргэлэн оюун санааны хувьд гэсэн эрүүл зөвхөн хүлэн л юм болохоос
айгүй өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй бостой нийтэж тийм хөөрхөнд байгаа. Одоо өдөөс хойшоо ингээд хичээлэн 4 мөрөв гэж тардаг байхгүй юу? Тэгээд ингээд тараад ингээд 2 давхраас буух болгонд ингээд бүхий л ингээд ажилчин ямар ч ажилчин таарсан бүгднтэй нь үнэлдэг. Баяртай гээ, сайхан амраарай, маргааш уулзъя гэх тэгээд юу н явдаг. Баяр жаргал айгүй хөөрхөн надаас яг эрэгтэй хүүхдийнхээ хуваар нэг найз охин мөхөн асуудаг байхгүй юу? Тэгээд би ингээд найз охиноо ингээд тухайн үед найз охинтойгоо гээд найз охиныхоо талаар ярьсан байхгүй. Тэгээд зургийг харъя гэд болдгоо. Тэгээд зургийг харуулсан чинь ингээд та айгүй аттай юм аа. Айгүй хөөрхөн найз охинтой юм аа. Би ч гэсэн том болоод ийм хөөрхөн найз охинтой болох ах те. Та ч аттай юм аа гэд айгүй тэгж ярьж ирсэн. За манай дүүгийн хөдөлгөөний саажилт нь болохоор нэг 18 нас хүрээд хагалгаанд ороод идэх боломжтой гэж өөрөө надад ярьсан байхгүй юу? Одоо цагдаа болно гэж айгүй хэлдэг. Тэгэд би одоо яг ингээ байгаа хугацаанд тэрийг улам ингээд одоо ихтгэл найдварыг улам бэхжүүлээд хэдий би ингээд төгсөө явсан ч гэсэн одоо 8 жилийн дараа штэ өөрийнхөө яг тухайн үедээ өөрийнхөө яг чадах чинээгээрээ буцаж дүүдээ тусдъя гэж боддог. Яг энэ хугацаанд нөгөө нэг итгэлийн улам бэхжүүлж одоо чи цагдаа болж чадчих шүү, улам хичээгээрээ миний дуу мундаг шүү гэд урамшуулад одоо ихтгэл найдварыг алдуулахгүй байхыг хичээдэг. Манай сургуулийн энэ шат чамд зориулж хийсэн гэхээр гоё ягааз. Чи ямар тоглоомд олно гэж бодож байна ороод? Та. Ай тоглоомд олно за. Би өчтөр гэрлүүгээрээ даалгавраа л хийсэн дээ. Өөр юу хийсэн сонирхолтой? Сайн уу? За хүүхдүүдээ өнөөдрийн хичээлд манай баяр жаргал ирсэн байна, очир ирсэн байна, гал адрах ирсэн байна. Тэгээ энэ хичээлд нь 12 дугаар ангийн ах эгч нар бас ингээм хам тоглох гээд ирсэн байна. Баяр жаргалаа. За өнөөдөр маань тоглоом хүүхдүүдээ харж байгаарай. Бөмбөг дамжуулах тоглоом тоглоё бүгдээрээ заяа. Тэгээ баяр жаргалын ширээнээс эхлэе хэдүүлээ. Тэгээ дараагийн ширээнүүд дээрээ уусаа дамжаад очин за. Одоо хичээл амархаар хоёлоо уулзах чадахгүй нэ тийм ээ. Яанд. Нагаад хичээлд ямар тийм ээ. Ямар Өнөөдөр гоё юм. гоёсоо Чи намайг санах уу? сан Тэрийг санах юм. зөндөө Өндөө санах. Багшигаа санах юм уу? сан чипас. За. Шүбэ. Баяртай өгшөө. За баяр жаргал баяртай. Баяртай. Ийм шүү заяа. Би За. Хож уяатай тий. Хоёлаа зөндөө нэг урдч чадахгүй нэ. Харин зөндөө нэг уулзах чадахгүй нэ тий. Тий. Маргааш хичээл орсон бол Тэнийг зөндөө сандуу. зөндөө санах уу? Тийм бэ. Аанд хичээлээсээ ингэ байж гараа за. За. Тэг хичээл орохоор агаан зөндөө тоглоно. За. Хоёлаа зөндөө тоглоно. Хоёлаа удаж чадахгүй нэ. Харин. За. Сайн уу? Өнөөдөр баасан гараг би нэг дүүгээ өргөө өгчлөө. Одоо 5 дүүлөгөө явж байна. За тэгээд хагас бүтэн сайнаар би эгч дээрээ очиж тусдаг. Яагад гэвэл яг манай ээжиг минь оролцсон эгч болохоор би яг
7 хоног болгоны 5 дахь өдөр хөдөөгөрлөгөө явахыг яардгаа. Тэгээд энд ойрдоо очиагүй. Тэгээд энэ 7 хоногт заавал очно. Ягаад гэвэл хавар болоод мад төлөлөөд ах эгч хоёр ажил ихтэйгээ болохоор явж гин. Энэ жил айгүй цаас их унаад шавар шавхаа ихтэй. Гэтэ ямар тай зорьсон юм чи очиндоо. Сайн уу? Сайн уу? Сайн. Юу хийж ин да? Сансан уу? Ари. Сайн байна. Сайн. Ажил сайн уу? Сайн байгаа. Сайн байгаа. Сайн явжсэн үү? Сайн. Зар цай байна. За. Амар цастай байна. Амар Шавар ихтэй. Аа. За сайн явж ирсэн үү? Сайн. Сайн ч гэжтэй зам амар шавартай байна Харин тийм. тийм ээ. Энэ хаварчстай амар цастай. Энэ өвлийн цастай барагдахгүй ш. Үнсий. За, дид байр авсандаа баяр хүргэе. Баярлалаа. За. Маалыг түлж гин үү? Зөндөө. Хонь нилээн л дундаа орж штэ. Ямаа ерөнд өгсөн штэ. Өхөрөө тоглосон гэсэн тий. Өөрөө өхөр тоглосон. Өөр гэдэг чи. Бая өөрөг чансан. Чинзаа юу хийгээд байна? Хондоо явж гин үү чи? Чинзэрэг зөндөө төл авсан штэ чинзэрэг. Тэний нэрээ ага цоохор яманаас хариш гарсан. Харам. Чи цоохор шиг гарна гэж бодчихсон юм уу? Цоохор шиг гарна. Цоохор шиг гарах хэрэгтэй шүү дээ. Үгүй. Яманаас хариш гарч үл явах юм. Сонирхол. Яагаад харах? Тэгэд өөр ямар хөр тоглолаа? Ага тэнд нөгөө тугал хөөрхөн тугал нөгөө гарсан ш. Тийм үү. Хөрхөө алдсан дуулсан хамгийн сүлт. Тэгээ ураг гарсан юм тий. Аль хаагуур байгаа юм. Хурхтай энэ төлөх хойны нуурд байна да. Сувын цаана байна. Төлтөө мал өнөө төлсөн мал хойно. Өнөө оройч баг 10 гараад. Би гэс гарыг да. Шинжээ таам гарыг. Уурнаас идэж Миний хувьд байгаа юм. Бага. Адуучин дийл нөө шаа. Айха дийлэг аваад ирэж. Тэхөө. За миний дээл байна. Гарыг да. Жохон сууж байгаа гараа л та. Яах вэ? Гадаа гарч хураг шиг харъя. Ирээгүй удаа амар сонирхолтой байна. Гэс ямаар. За. Айха дийл. Ашгүй дээ. За гарыг. Манай их чиг Эрдэнэ бэлэг гэдэг. Одоо л яг малчин хийж байгаа. Гэхдээ компьютерийн мэрэгжилтнэр сурж төгсөөд 1 жил ажиллаж байгаад нөхөрт гараад хөдөө малчин болсон. Тэгээ одоо болохоор яг ихчийн 5 хүүхэд байгаа. Ер нь бол миний төрсөн дүүнер гэсэн үг. Одоо тэгээд хөдөө ажиллаж байгаа болохоор манай 5 дүү болохоор одоо надтай хамт өвөө эмээ тэр ингээм хамт хичээлд явдаг. Намайг 2 настай хахад ээж нэг аав 2 Япон руу ажил хийхээр явсан гэсэн шүү дээ. Тэгээд ихчийг л ээжээ гэж дуудаад идэг байсан. Тэгээд яг гэр бүлтэй болонгууд яг дагаж очиод хүүхдүүдтэй хамт өсөөд тэгээд ер нь байсан. Тэгээд зуны амралт болгоноор ер нь дандаа очиод тэгээд имээ хоёр тэрэ ирэн очин байдаг болохоор тэгээд игч гэсэн нэг багаас маань өсгцэн болохоор дандаа миний хүү том хүү одоо нэг 20 болохоор игч нь ээжийнх нь оронд сууна гэж ер нь ярьдаг. Игчийг хамгийн их баярлуулж исэн дурсамж гэвэл яг төрсөн өдөр нь 100 олдог. Тэгэхээр яг төрсөн өдөр болгоноор нь дандаа хамт байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгээд яг игчийн төрсөн өдөр наадамтай давхцдаг. Яг 7 сарын 18 ингээд наадам гээд яваад өнгөө гэрийн хамаг ажлыг хийх юм уу? Мод хаглаад овоолоод ер нь гэрийн ажлын бүгдийн цэвэрлээл тэгээд өгчөд их амар баярлдаг. Ер нь 10 дугаар анги хүртлээ ер нь бол амралт болгоноор явдаг гэсэн. Одоо хадлангийн үе гэвэл яг 5 дахь өдөр болгон шууд явдаг. Тэгээ заримдаа нэгтгэн өглөөж ирэх юм уу? Айгу оройтч ирдэг. Одоо болохоор нөгөө 12 дугаар анги болсон болохоор бас ихч ойлгоод одоо хичээлээ хий. Одоо ээж төгцсөн гээд 9 сарын ихснээс хойш ер нь нэг тоото хийдэл очсон. Ер нь ихчийг бол амар их сандаг. Тэгээд нөгөө ярихгүй ерөөсөө байж чаддгүй. Баг ингээд нэг өдөр л ярихгүй өнчгөр маргааш нь бүр ингээд өөрөө ирэхгүй ярьдаг. Ямар нэгэн ингээд баярлсан одоо ууралсан юм гарвал ихчтэй ярихаар айгуу гоё ячдаг. Бүр ингээд сэтгэл санаа гоогоод одоо ууралсан бол уурснаа хэлээл
ер нь олоо уйлцдаг ихчтэй ярихаар. Игч гэж дуудаж байгаа ч гэсэн одоо ингээд жоохон том болоод ирэхээр хүнтэй суухаараа ер нь ээжэл гэж дуудъя гэж боддог. Би одоо Сэлэнг аймгийн Баран бүрэн сумын Бургалтайн 2 дугаар баг гэдэг газар явж байна. За манайх Төмөрд гэдэг уулын ингэрт одоо өвлждөг байгаа. Манайх энэ жил малаа 4 тасч хуваагаад хариулж байгаа. Одоо хургалах хонь, хээлтэй хургалсан хонь, тэгээд суваа мал буюу хээлгүй мал, тэгээд ишгэлсэн ямаануудаа ингээд тус тусад нь явуулж хариулдаг. Тэгээ одоо хургалсан хонь дээр хонь хургалсан байна уу гэж ирээд харж явж байна. Эднэр гүүштэй. Шүпэ. Видээ дөнгөж саяхан л гарсан юм шиг энэ сален хүртэл ирлээгүй. Охин юм уу, ир юм уу? Охин урга штэ. За энэ жил цаас их унсан ингээд жалгаар ингээд айгуу сайн харагдаж байгаа. Энэ жилийн хувьд хонь нэг 150 гаруй хонь хургална. Ямаа нэг 50-аад ямаа ишгэлнэ. Одоо бол ямаа ингээд ямаа ишгэлээд ер нь бол дуусж байгаа. Хонь бол 50% нь бол хургалцсан байна. Ерөөсөө цагаан сараас хойш хөдөө ирээг болохоор айгүй гоё юм. Би ингээд уг нь бол хичээлийн 5 хоногийн дараа гэрлүүгөө яардаг. Тэгээд ойрдоо хичээл айгүй завгүй байгаа дэр чицсэнгүй айгүй гоё юм. Сая энэ хурганд дэлдэг гэдэг нэр өглөө. Тэгээ би өөр нь айгүй малдандаа нэр өгөх дуртай. Зөндөө олон маланд нэр өгсөн. Одоо яг энийг ингээд үлдээх юм бол нөгөө шовоо ирж нөгөө нэг тонших магадaltaй. Тэгэхээр шовоонаас хамгаалаад гэрлүүгээ авч яваад орой ихэн ирэхээр тавьж өгж хамлуулна да. За энэ өвөл гэвэл яг манай хөдөө гэрт болохоор айгүй хэцүү жилээсэн. Сэлэнг аймгийн Баран бүрэн сумын 2 дугаар баг гэж явдаг байхгүй. Тэгээд яг тэр хавийн өвөлж айгүй давгүй болдог байхгүй юу? Айл бахтай. Тэгсэн чинь энэ жил айгүй цаас их унаад нөгөө нэг чанартай малаа авч үлдээд тэгээд нөгөө нэг жоохон онд орохгүй муу малнуудаа намар ингээд зарах марах талдаа болоод нөгөө нэг манайх хувьдаа ногоон тижэл тарьдаг байхгүй юм. Нөгөө нэг өвс ногоогоо айгүй сайн татсан болохоор энэ жил гайгүй орсон. За өглөө хамгийн эхлээд босоод малнуудаа хашаалцсан болохоор хашаанаас нь гаргаж эхэлнэ. Өвлийн цагт бол хоныг бол хашаанд нь орон ортол дагдаг. Тэгэхгүй бол хангаан аймтын ихтэй болохоор ер нь л байнга дагаастай явдаг. Тэгээ монголчууд нөгөө нэг малаа ингээд хүүхдэд ингээд заагаад нэрлээд өгвөл мал сайн өсдөг гэд тэрний мал энэний мал гэд өөр өөрийн нэртэй тэгээд явгууд айгүй хурдан өсдөг юм шиг санагддаг. Сонин хөгжилтөө нэр гэх юм бол контр халзан гэд нэртэй өхөр байгаа. Тэгээ яг ингээ нөө нүднийхээ хажууд ингээ контртай юм шиг, контр зурсан юм шиг бор хамарт гэд миний өхөр байна. Ямаа маманд гэх юм бол Баска гэдэг нэртэй ямаа байдаг. Ягаад чи зүгээр хөгжилтөө санагдаад ишиг байхаас нь эхлээд нөгөө хүн дагаж хүдэг ишиг тэгээд тийм нэр өгчээсэн. Тэгээд дүүнрийн малнаас гэх юм бол одоо янз янзын нэртэй зөндөө бөмбөөлөө, толбот гэл. За энэ жилийн хувьд бол манад одоогийн байдлаар 4 өхөр шинээр тугалсан байна. Тэгээд өвөл айгүй цас ихтэй байсан болохоор одоогийн байдлаар бол өхрийн сүүний гарц жоохон таар байна. Гэхдээ зүгээр нь тэгээд би бол ингээд ирэх болгондоо одоо яг чадах шинээгээрээ тусдаг одоо өхөр саахаас эхлүүлээд яг өөрийн чадах бүх нэрээ их авахыг одоо тусдаг. Одоо миний хөөс дүүдтэй шуудаа загч. За. Сувдаанд шуудаа атар. Хизээ хамгийн сүүлд байгаа дэллээ. Энэ нөтлө хавар дэлсэн. Жилд нэг л дэллэн. Хөрөө азаргаа жоохон шалгалч. Татчих. Зүгээр ингээ хажууд нь очиж байгаа тарчих. Морд дэлгэхтэйгээ заав сайн өдөр харж ирсэн хэлдэг тийм. Тэгнь. Өнөөдөр нөгөө туулаасаар мөртөө ивэл тэгээ өнөөдөр хонь өдөр хонь туулаа ирч ивэл гэхгүй юу. Тэгээд чамааг байгаа дээр садуугаа дэллээд авъя гэдэг. Харин тийм ээ. Тий. Ихгол та бас ганцаараа. Тэгээ мал төлж байгаа болохоор хоёлаа хойлохноо олчихсон чамааг ирсэн дээр адуугаа дэллээд авчи. Наашаа ороод ирэн. Энээрээ урд нөгөө харч ээжтэй цагаан ямаа ишгэлэх гээд энэ жалганд байна гэж шүү дээ. За дуусчих тавьчих. Тэрийг бас авах юм байна.
Одоо ингээ хавар ингээ адам олныхаа өнгө зүсийг засах гээд тэгээ хаврын ивэл сайн өдөр нь харж байгаа дадууныхаа дэлийг дарддаг. Нөх хүн ч гэсэн ялгаа авахгүй нэг үсээ засуулахаар өнгөлөг болдгоо шүү дээ. Эдний чинь бас ингээ засчихаар гоё царай зүс ороод бас хүлээж мөлөхгүй амар болдог бах тий урт төстэй хэцүү. Одоо даарж авахгүй бол хавар ногоо идчихээр дийлдэхгүй. Тамир орцсон байгаа. Бид нэр дийлэхгүй шүү дээ. Чи ч нөдлөн натаа адуу дийлэлцлөө. Дийлсэн шүү дээ. Тэгсэн тий. Бас яг үдээд дийлсэн. Үдээд дийлжсэн. Нөдлөн тэгтээ үдийг бол сайхан байж тий. Харин тий арай л сэрэг байсан. Энэ жил цас ихтэй мал жоохон ядруу орсон байгаа ч тий. Харин Төл мал хүртэл их ядруу байгаа шүү дээ. За. Занга хоёлоо боргуугаа эхэлж дэллээ. За одоо богоолыг нуталж байгаа юм. за хичээлийн дараа нэвтрүүлгийн оролцогч Эрдэнэт байна. За одоо ингээ морио дийлж байна. Морио дийлжээ дараа нь ахтайгаа хамт хурдны морио хөдөлгөн. Тэгээ ямар малчин хүний амьдрал дуусах биш, ажил дуусах биш. Тэгээд хэрвээ би одоо эргэцүүч хуульчаар сураагүй байсан, сурыг гэж бодоогүй байсан бол малчин болъё гэж боддог. Яагаад вэ гэвэл одоо монголчуудыг ямар ч ингээд таван хошгүй малгүй тэгээ хөдөө нутаг байгалаар нь төсөөлөхийн аргагүй лээ. За үеийн найзуудтай хандаж хэлэхэд өөрийнхөө хүссэн мэрэгчлэр одоо өөрийнхөө дуртай зүйлийг сонгоорой гэж хэлье да. За баяртай.